Сайн уу нуугаад явахтай контентын маань энэ удаагийн дугаар сайн дурын ажил ба өсвөр насныхны оролцоог бид нар хөндөж харуулах гэж байна. За сайн дурын ажил гэж юу хэлэх вэ? Сайн дурын ажил гэдэг нь эв нэгдэл, хүнлэг байдал, хамтын ажиллагаа гэсэн тодорхойлолттой байдаг. За тэгвэл өсвөр насны хүүхдүүд маань чөлөө цагаараа буюу өөрийнхөө сонирхлоор амралтаараа сайн дурын ажлыг бас хийдэг юм байна. Тэд нар ямар ажил хийж гин энэ нь өсвөр наснд нь ямар хэрэгтэй байна, сэтгэл зүйд нь ямар хэрэгтэй байна, өөрсдөө түүнээсээ ямар хүнлэг болж өсдөг талаар та бүхэн бас нэгийг үзэж хоёрыг тунгаах бах. Намайг Ану гэдэг Гёте сургуулийн 12-ийн байнгас суралцдаг. Намайг болохоор Батэлэг гэдэг бас Гёте сургуулийн 12-ийн байнгас суралцдаг. Би 100 болохоор 2 сарын дурын ажилласан. Нэг нь болохоор гэмтлийн эмнэлэг дээр хөтөж маягаар тэгээ хүмүүс туслаад энэ өрөөнд тэндээдэг скол ингээд арг гэрийнхэн хүн нэрээгүй ганцаараа ингээ өвдөөд ирсэн тийм хүмүүсийг эмчрүүн дагуулж аваад үзүүлээд тийм юм хийсэн. Дараачих нь болохоор сүүл 100 азийн наадам болсон. Тэнд 100 азийн наадам одоо сайн дур ажилласан. Би өөрөө эмч болно гэж боддог болохоор надад болохоор тийм хүмүүсийг хараад туслаад яваад тэгэх нь бол сонирхолтой байсан нэг талаараа болохоор айгуу хэцүү байсан. Ер нь бол эцэг эхчүүд том хүмүүс айгуу хайхрамжгүй байдсан байна гэж бодсон. Өвдөж байгаа хүмүүс нь жишээ нь жоохон хүүхдүүд ингээд хоёр давхраас унсан гэд ээж аав нь айгуу хараа хяналт муутай байдсан байна гэж бодсон. Тэгээд хүмүүсийг жоохон би нэг ингээ анхаарад хүүхдтэй сайн анхаарал халамж тавиасаа гэж байна. Би болохоор тэр найрамдал руу идэг нохооны асамжин газар руу очиж байсан. Тинчээ очиод нохооноос салхилуулаад хооллоод одоо тинчээ байдаг амьдралын тал дээр суралцчихсан байхгүй юу. Тэгээд өөр бас нэг нь болохоор би тэр Чингэлтэй дүүрэн тийшээ байдаг цэцэрлэг түрээлэн рүү явж мод суулгаж исэн. Тэрийг моджуулна гэд. Би болохоор яг нэг тийм мууран дуртай хүн байхгүй, тийм амтан дуртай. Тэгээд яг тинчээ очиод амтнуудтай тэгж ойрхон харилцах айгуу гоёс. Мэдрэмжинд бол мэдээж үнэхээр гоё. Тэр амтны талаар судлана, юу идэг, яадаг гэдэг. Би бинтэйгээ хэрхэн харилцдаг. Тийм хөдлөлөөр суралцдаг. Тэр нь амар сонирхолтой байсан. Миний бодлоор болохоор яг орчин үеийн хүүхдүүд гэх юм бол илүү ойр дотн байд юм санагдсан. Сайн дурын ажил ингээд хийгээд харж байхад ихэнх нь ер нь дандаа оюутан, скол ахлах ангийн сурагчид. Тэгээд аль болох бие биендээ туслая. Тэгээд заавал ингээд мөнгөөр юм хийж өгөх биш, зүгээр өөрөө сэтгэлээрээ амар гоё туслая гэсэн амар ирмэлцэлтэй байд юм шиг санагдсан. Одоо бидний үеийнхэн арай илүү түлхүү, томчуудаасаа гэх юм арай илүү түлхүү нэг тиймэрхүү амьд туслах сэтгэлтэй байд юм санагдсан. Гэтэ ингээд туслая гэсэн чинь өөрсдөд нь одоо ингээд зарцуулах боломж тийм эд хөрөнгө тийм мөнгө төр байхгүй. Гэхдээ яг тэр талаараа биш арай өөр талаас нь одоо чинь өмсчүүлж байгаа юм ч юм уу эсвэл хоол ч юм уу тиймэрхүү байдлаар нь тусалтай яриад одоо яг манай үеийнхэн бол яг өсч явж байгаа үеийнхэн бол яг илүү тиймэрхүү зүйлтэй арай илүү сэтгэл гаргатай юм санагдсан. Ахлах анги болох тусам гэрийнхэнтэйгээ ойрхон байхаас илүү найзуудтайгаа сургууль дээр өнгөрөөх их цагийг илүү зарцуулдаг болсон болохоор гэрийнхнээсээ ингээд том болох тусам жоохон хүн дээрээ даам шиг санагдаад байдаг болсон. Тийм тэгээд ер нь болохоор айл болохоор сэтгэлээрээ гэрийнхнийгаа ингээд ажилтайгааг нь ойлгоод өөрийнхөө чадах чинээгээр туслаад нэг илүү ингээд дарамтлахгүй хэлэлвчдэг. Бас яг адилхан ингээд ахлах ингээд орцсон. Зав чөлөөлөө одоо ингээ багаар багасаал байгаа байхгүй. Тэгээд ингээд яг гэртээ зарцуулж цаг гарахтаа яг ингээд тэр цагаа яг ингээд аав ээжтэй үр дүнтэй ингээд тусалж өнгөрөх яг тиймэрхүү төл болсон. Ээж аав бол айгүй ойлгодог, гадаад явхад хэрэгтэй гэлцсэн болохоор ер нь бол одоо эргэн тойрныхын найзуудынх нь хүүхдүүд явж байгаа болохоор энэ хэрэгтэй юм байна. За гэд яг тэр хийж байгаа ажил нь оройтож мэрэдгээр бол бүх юмаа яг сайн нэг нүгөө хэлэхгүй бол буруугаар ойлгоо загнах магадaltaй. Эмээ өвөөгөө болохоор яг тийм ойлголт байдаггүй.
яг найзуудтайгаа тинээдэн ч юм уу эсвэл худлаа ярьж гадуур яваад байна гэж хэлгээд тэгээд их сургуульд ороход хэрэгтэй гэнгүүт яг юугаар нь хэрэгтэй болох юм гэд тэрийг нь бас ер нь сайн тайлбарч хэлэхгүй бол ер нь настай хүмүүс сайн мэддэггүй юм шиг санагдав. Манай аав хоёр болохоор яг 100% дэмждэг. Тэгээ ингээд бүх юм учрлаа тайлбарлаад одоо миний ирээдүйч бас одоо ингээд миний хийж байгаа юм ч гэсэн аль алинд нь хэрэгтэй гэд тэгээ тайлбарлаад өгөхөр яг ойлгодог. Гэтэл хаяада оройтх ажил байна. Өдөржингөө нэг газар байх ч ажил байна. Тэр үед бол жоохон дургуутдаг. Найзуудтайгаа илүү сайн ярилцдаг. Яг ээж автайгаа тийм юм яриасаагаар болдоггүй. Аав ээжтэй бол яг тийм нэг эсрэг хүүснийхээ талаар бол нэг яриад байдгүй. Яг ирээдүйн одоо сургууль мэрэгжил ч юм уу нэг тиймэрхүү сурлагынхаа талаар их ярилцдаг. Тэгээд яг найзуудтайгаа л яг чөлөөтэй зээж чаддаг. Нэг гэрийнхэн амар завгүй байдаг болохоор ерөөсөө ярилцах боломж болдгоо ганц ярьж байгаа юм хичээл. Хүүхдийг зөвхөн одоо юу гэдэг хичээлээ хий гэдэг одоо нөгөө академик чадвар дээр нь анхаарч хөгжүүлэхээс гадна өөрсдийнх нь сонирхож байгаа чиглэл рүү буюу ялангуяа одоо нийгэмдээ хэрэгцээтэй зүйлсийг одоо сайн дурын ажлын боломжоор хангаж өгөөд өөрсдийнх нь одоо нийгмийн харилцааг нь сайжруулад хөгжүүлж болохоор байна гэдгийг харж болохоор байна. Эндээс дүгнэж хэлвэл бид нар зөвхөн хүүхдүүдээ яхан академик гэдэг хичээлээр нүдээд байлгүй хажуугаар нь дуртай сонирхож байгаа урлагаар нь спортоор нь эсвэл яхаа сайн дурын нийгмийн ажлуудаар нь бас ингэж гой зорилгожуулаад үзвэл бид нар бидний хүүхдүүд одоо хүсэж байгаа мэдж байгаа юм одоо мэдрэх өөрийнхөө биеэр мэдрэх тэ сэтгэлээрээ мэдрэх биеэрээ хийгээд одоо мэдэрч авснараа цаашид бас ингээд мэрэгчлээ сонгох үндэс суурийг нь бас тавьж өгөх боломж нь бүрдэж байгаа. Сайн дурын ажлыг өөртөө ингээд сонирхож хайж хийж байгаа болохоос биш бас эцэг их нь бас одоо юу гэдгийг тэмч бүрэн сайн дэмжиж өгөхгүй байна. Одоо жишээлбэл сайн дурын ажлаа хийгээд удлаа гэхэд оройтлоо гэхэд хүмүүс ойлгодоггүй эцэг эхчүүд бас байгаад байгаа хань. Гэхмэчлэнгээр хүүхдтэйгээ бас энэ дээр л ингээд нөгөө ярилцахгүй байгаа үнцэг харагдаж байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар нөгөө зөвхөн одоо юу гэдэг хичээлээ хийж байгаа юу гэж асууж ярилцахаасаа илүүгээр тий. Миний охин миний хүү өнөөдөр юу сурсан бэ? Тэ? Өнөөдөр хүнтэй гоё мэдлж чадсан уу? Эсвэл тэ хүнээс юу сурсан, хүнд тусалсан уу гэх мэтлэгээр ингээд энгийн одоо юу гэдэг хүнлэг, хүмүүжил олгох байдлаас нь бас хэдүүлээ ярилцдаг байя гэдэг урайг хэлмээр байна.